За дараагийн бас нэг ганх байхаа онцлоод өгөөрэй гэсэн зүйл бол энэ антифриз бид нар тосоол энэ төр гэж яриад бас сурцсан тий. За эдний компани бол цорын ганц хасах тавь одоо үйлчилдэг энэ антифриз оруулж ирж байгаа юм байна. За үнэхээр яг нь антифриз хасах тавь гэдгийг чинь яг нөгөө бодит утгаар нь газар дээр нь туршилсан хүн чинь бий юм байгаа шүү дээ. Нөгөө MSM-ийн маань анх удаа энэ юу оруулж ирээд би ч өөрөө Wrangler дэх дуртай байсан. Анх тэднийхэн маань Wrangler оруулж ирээд одоо нэг Jeep. Тэгээд тэрийг туршуулахаар надаа хаашаа явуулсан гэж Якут явууллаа шүү дээ. Якут ч нь бол сонин газар шүү дээ. Жинхэнэ хасах 50 60 градус одоо Якутад их сонин машина унтраадаг. Ерөөсөө өдөржингөө машин нормалдаад байдаг. Унтарчих юм бол буцаад асгаа болчихдаг. Айгуу зовлонтой тийм газар юм байдаг шүү дээ. Тэгээ яг Wrangler-ыг одоо туршуулахаар одоо над руу 50 градус руу явуулсан дэл энэ байгаагүй бол тэгэл будаа болохоор байлаа шүү. Тийм учраас энийг бол жинхэнэ утгаар яг тэнд туршаад ирсэн хүн чинь биш үү те. Ялангуяа яг манайхад одоо сүүлийн Японоос маш их машин оруулж ирдэг те. Одоо бидний сайн мэддэг Pro Center те. Тэдний чинь ингээд нэг тийм хэмждэг багж байдаг юм байна. Тэр хэмждэг багж байгаа ингээд хэмжихээр нэг одоо хасах 25 энэ төр заадаг юм байна л та. Тэгээ тэрийг бол ерөөсөө 90% шууд солихгүй бол асуудал үүснэ шүү. Тэгээ манайх ч нэг аржаатар ингээд хөрлөж мөлжчихоор үлээхэ болоод тэгээд бус юмдаа нөлөөлөл машиныг нэг өвдрөл бүх юм чинь тэрнээс үүсэлтэй шүү дээ ойлгомжтой. Тийм учраас эднийх цорын ганц хасах тавьд